дунд байгаа юм чинь энэ хоёр том гүрэн хөгжихийн хэрээр тэр хөгжилд нь бид нар яаж хамтарч оролцож явах уу гэж өөрийг л хичээх ёстой л да. Тэгэхээр бид нар нөх өндөр үнээр зарах гээд нүүрсээ зарахгүй ингээд саатуулчихад байгаа юм байхгүй шүү дээ. Харин уртгалд хийсэн тэр гэрээ хэлэлцээр ямар зорилготой хийгдчихэд байгаа юм бэ? Тэр чинь саад болчиход нь шүү дээ. Та одоо 8 хийн гэж бодоход хажуу айлдаа өөрийнхөө юмыг авсан үнээсээ бага үнээр зарахгүй ч дээ. 100 төгрөгөөр юм авчид хажуу айлдаа 80 төгрөгөөр зарвал таны ч одоо гэрээ эзэн биш гээд эхнэр чинь хөв гаргачих байлгүй. Тэгэхээр бид нар чи ямар юм дээр очиж байгаа гэхээр би бас дахиад нэг шинжлэлийн засгийн газрын бодлого гэхээсээ илүү бид нар өмнө нөгөө хийчихсэн буруу зөрүүтэй үйлдэл дээр маш их цаг алдаж байна. Хэрвээ ийм гэрээ хийгээгүй бол бид нар өдөд энэ нүүрсий чинь бол хил дээр овоолоо сууж явахгүй шүү дээ. Чинь нэг чадсандаа овоолоо сууж ирж бодоод байгаа юм. Чадахгүй шүү дээ. Бид зарах гэхээр алдагдлалд орох гэдэг шүү дээ. Тийм учраас энэ хэний бодлого ямар юмар ингээ хийчихсэн мэдэхгүй би байгаа баримтлал хэлж байна. Өнөөдөртөө бид болохгүй байна. За чаалхууд нөхгүй гаргаа зарыг гэж бодъё та. Тэгэхээр чи 186 сая долларын өртөө. Тэгвэл 186 сая доллар өнөөдөр төлчвөл ямар юм үүсэх гээд байгаа вэ гэхээр бид нар нөгөө овоолцсон нүүрсээ чаалхуудаа арай жах өөр үнээр зарах юм уу өөр бусдад өөр бусдад зарах боломж үүсэхгүй юм байл. Яагаад тэгэхээр хэдэн жил үлээ одоо урт хугацаанд тэр зүүн цанхийнхаа нүүрсийг чаалхууд өгнө гэдэг урт хугацааны гэрээ байгуулсан. Чи тэг гэрээ байгуулчихэд хажуу айлтайгаа гэрээ байгуулчихэд тэрнээсээ буцахаар яа дээ. Буцахаараа дахиад нэг торгуул төлнө гэдэг юм бичсэн л. Ийм юм дунд байгаа юм аа. Түүнээс бид нар ямар нэг юм саатуулад юм уу? Эсвэл энэ юм нэ хөндрөө өнө хөргөж зарах гэдэг ингээд байгаа юм байхгүй. Энэ бол энд засаг тохирол учирна гэдэг бол ард иргэдэд учирч байгаа хохирол учраас энийг алдагдaltaй үнээр зарахгүй байх тэр арга хэмжээнд дээр л бид ажиллаж байна. Өргөн нарийн цариг бол улсын хурл бол ингээд шийдсэн юм шүү дээ. Ер нь бол Монгол улсын төмөр замын хөгжлийн асуудлыг авч үзээд ерөнхийдөө өргөн царигтай байна гэсэн. Ганцхан асуултанд тэмдэг орхисон байгаа их хурл. Тэр бол экспортод шууд гарах тохиолдолд царгийн асуудлыг засгийн газар улсын хурлд оруулж шийдвэрлүүлнэ л гэсэн үг л байна. Энэ дээр л маргаа үсэт байгаа. Угтаа бол бусад одоо энэ явж байгаа хэсгүүдээр бол өргөн гэдгийг бол их хурл уулаасан шийдчихсэн. Гэтэл та нар тэр одоо юу гэдгийг 5 толгой чинь хилийн орчин байж шít. Тэгэхээр хилийн орчмоос жишээлх юм бол шууд экспорт гэхээр гарсан тохиолдолд энэ цариг өөрөө өргөн байх уу нарийн байх уу гэдгийг их хурл шийднэ. Тэгтээ засаг оруулна. Синийтлээс хоёр асуулт асуучих. Нөгөө орон сууцны үнийг метр квадратын дээдлэл нь сая 200-д багтаах бодлоготой байгаа гэд та түрүүчийн уулзалтан дээр хэлжсэн. Энэ бодлогыг ажил хэрэг болгохын тулд ямар нэг алхам ажил бодлогын хүрээнд хийгдэж эхэлсэн үү? Хоёрдугаарт нь бондын мөнгө ямар ч үр ашиггүй зарцуулагдаж байна гэдэг шүүмжлэл тасрахгүй хэвээр байгаа. Тэгээд саяхан сангийн сайд байсан нэг хүн манай Монгол улс минут тутамд 12 сая төгрөг алдаж байна гэсэн ийм мэдээлэл өгсөн. Энэ үнэн юм уу? Ер нь бондоос болж манах яг юу болоод байгаа алдагдал хүлээж байгаа юм уу? Энэ орон сууцныхаа үнийг ер нь жаахан буулгач хэлсэн гэсэн бодлого бол тэгтээ ийм юм шүү дээ. Бид нар ингээд хувийн компаниуд аж ахуй нэгжүүд байшин бариад хэдээрээ зарахыг бид нар бол төрөөл хянахгүй, оролцохгүй. Харин төр өөрөө мөнгө гаргаад дид үтцээ хийж өгч байгаа. Халуун хүү туусаа тавьж өгч байгаа, бохироо тавьж өгч байгаа. Тэр тохиолдолд бол чамтай гэрээ хиймээр байгаа. Ийм хөрөнгө оруулалт. Одоо жишээлх юм бол бид нар 200 орчим төгрөгийг гаргаад дид үтц тавьж өгье гэж. Гэхдээ чамд 200 төгрөг гаргаад дид үтц тавьсан чинь чи наадхынхаа метр квадратыг 2 саяар манай иргэдэд өгөх юм бол тэгвэл манай засгийн сонирхол юу вэ? Гэдэг л асуудал үүсэж байгаа. Тэгэхээр би бол юм хязгаарлаж шүү. Хэдүүлээ бүх орон сууцны үн гэж яриаггүй. Засаг өөрөө оролцоод дэмжиж байгаа дэд үтцийн тавьж өгөхөд оролцож байгаа. Тэр хэсэг дээрээ бид нар бол ядаж та нар наадхынхаа үнийг тохироё. Гэрээ хэлэлцээрээр үн тогтоож байгаа юм биш шүү. Энийг мушгаад цаа засгийн газар чинь байрны квадратын үн тогтооно гэж юм гээд гуйлж байгаа. Тийм биш. Яг бид засагтай хамтраад ажиллаж байгаа тэр орон сууцны компани
тэр компани юу аж ахуйн нэгжүүдтэйгээ бол тохирол гэж байгаа. Жишээлх юм бол барилгын 17 компани бол тэр хүсэл сонирхлыг илэрхийлсэн. Засаг үнэхэр дэдүүц тавиад өгвөл бид нар сая 100 200 мянган багтаагаад та нар хүсэж байгаа орон сууцыг барьж өгье гэж хэлсэн ба. Гэхдээ энэ бүх компани тухай бид нар яриаггүй шүү. Зарим яг энэ үед бол зарим 2 саяар худалдаж байгаа, 2.5 саяар худалдаж байгаа. Тэр бол засгийн оролцоогүй хийгдэж байгаа зүйлээ. Хоёр дахь нь та бараг асуучлаад хаяг хэрвээ гişүн тийм ярьсан гэсэн. Чи хаанаас мэдж байгаа малтуу гэхээр би 7 хоногт 2 удаа нэг дэрдэг бүх саналуудаа ерөнхий сайд руу хандсан саналуудаа танилцдаг. Тэн дээр энэ минутанд гэлээ хэд ямар хугацаанд гэлээ цагт мэдхгүй дүдэн сая төгрөг алдаад байна гэсэн нэг энэ хаяг хэрвээ чи муулаад яваад байх юм аа. Арга хэмжээ аваач гэж над руу бичсэн байлээ. Би тэгж одоо хаяг хэрвээ арга хэмжээ авдаг хүн биш л дээ. Тэгвэл худлаа мэдээлэл тарааж болохгүй л дээ. Манай хаяг хэрвээ гişүмэн сайд байсан хүн, тэр дотроос ангийн сайд байсан хүн бүх тооцоо судалгаа олон юм мэдэн. Тэгэхээр тийм юм бол байхгүй. Өнөөдөр бондын мөнгнөөс нэг төгрөгч гараагүй. А шийдвэрүүд бол түрүү чи миний хэлсэн 9 зүйл дээр бол 4 дээр нь бол түрүү шийдвэр гарцсан, одоо 5 дээр нь хагас өдөр шийдвэр гарна. Тэгэд түрүү чи ажил эхэлнэ. А алдагдал бол хүлээгээгүй. Энийг бол Монгол банкнд менежмент гэсэн. Яагаад тэгэхээр Монгол банк өөрөө 2.7 тэрбум долларын улсын нөөцийн менежментийг хийж байгаа. Дээр нь 1.5 ингээд 4.2-ийн менежмент хийгээл явж байгаа. Ийм л учиртай. Зарим мөнгнүүдэд менежмент хийнэ гэж юу гэсэн үг гэхээр зарим хэсгийн жишээлх юм бол арилжааны банкуд л өөх байхгүй. Бонд ч манай харьцаа бага хүүтэй шүү дээ. 4%-тэй 5%-тэй мөнгө байгаа шүү. Тэр хувига барилжааны банкнд 6% өгчгөл чинь алдагдал гардгүй юм байгаа жишээ. Гэх жишээтэй менежменттэй хийж. Игэл телевиз наран цэцэг 3 асуулт байна. Нэгдүгээр нь шинжилгээ засгийн газар байгуулагдсныхаа дараа мэдээллийг ил тод томглог байлгана гэж хэлжсэн. Одоо танай засгийн газрын харийн агентлагуудыг чинь өгж байгаа мэдээлэл байнга зүрдэг. Одоо шин тэр өхөр тугуул өгсөн асуудал төр ч гэсэн Цөмөний газар ч юм уу байгаль орчны яамнаас нь өгж байгаа мэдээлэл зүрдэг. Эдийн засгийн хөгжлийн яам гэхэд ерөөсө огт хаалттай мэдээлэл авч болт сэтгүүлчтэй хувьд нэлээд хэцүү байдаг л да. Тэгэхээр тэр хамгийн сүүлийн жишээл тэгэхээр тэр Баавар 20 ангийн камер төлөгдлээ. Энд дээр шүгэж өдөр гүйцэтгэх хэргийн газар ялангуяа тэр 461 хүн бол мэдээлэл өгөхөөс тухтаадаг. Мэдээллийг ил тод томглог болгоно гэж хэлжсэн зүйл чинь нэгдүгээр хийгч байгаа юм биш үү гэж харж байна. Хоёрдугаар эрүүл мэндийн салбарт нэлээд тулж ажилласан. Энэ тал дээр ер нь үр дүнгийн та юу гэж харж байна? Цаашдаа ер нь ямар одоо бодлого баримтлах юм гэж асуумаар байна. Гуравдугаар нь 51 лээртэй та уулзсан нууц гэж нэрлэгдээд байгаа нь уулзалтаар ер нь яг юу яригдсан юм бэ гэдэг асуултыг асуумаар байна. Баярлалаа. Тэр ураантай холбоотой асуудал дээр нэг асуулт нэмээд асуучих гэж бодсон. Уран одоо яг олборлохоор шийдэл түрээд байгаа юм уу? Кожоговын одоо хайгуулаа болоод аал хэцэн завах зөвшөөрлөг өсчихсэн байгаа гэж байгаа юм лээ. Одоо бол технологийн журмаар гээд 2.7 тонн уран олборлолцоод тэр дулаан уулд нэг контейнерс юм хадгалаа байж байгаа юм билээ. Яг тэгээд ураа олборлоод эхэллээ гэд манай засгийн газар шар мөнхийн хэмжээнд зарлаа гэхэд хичнээн их төгрөгийн ашиг олох боломжтой юм. Монголд тийм ашигтай юм уу? Тэгээд нэг юм яригадаад байгаа нь шар мөнхийн хэмжээнд боловсруулаа гаргалаа гэхэд буцаагаад хог хаягдлын гаргасан орн авах талаар юм яригдаад байгаа. Нөгөө талаар бас 50% буцааж авах нөхцөлтэйгээр худалдаж авдгаа гэсэн асуудлууд яригдаад байна. Хэрвээ тэгэх юм бол нөгөө цөмийн хаягдл булшихгүй гэдэг асуудал чинь өгөө болоод буцаад эргээд нөгөө цөмийн хаягдл чинь манай усад эргээд ирэх юм биш үү? Тийм яригдаад байна. Энэ дээр ямар агентлагууд гэдэг юм уу мэдээж одоо засгийн газар гэхээр яам агентлагууд бүгдл байгаа. Бүгдээрээ бас одоо засгийн газрын гаргасан шийдвэр гэдэг юм уу тэрнийг 100% бас хэрэгжүүлж чадахгүй байгаа. Тэр бас үнэн. Таны шүүмжил бол үнэн байх. Би гэхдээ яг ямар яам нь хаалттай байгааг би хэлж мэдэхгүй байна. Хамгийн гол нь та нар хаалттай байгаа юмыг нь хаалттай байна гэдгийг хэл тод хэлээл нээлттэй болгох л хэрэгтэй. Агентлагуудын хэлж байгаа үг нь зөрж байгаа үнэн бас. Намайг очихтол нор суран гэдэг малчинтай хоёр талд хоёр зэрэгт сууж байгаа хоёр өөр юм ярьсан учраас энд ирээд нэгтгэх гээл нэг баг болгоол явуулж байгаа. Тийм зүйл байгаа. Тэгэхээр энийг бид нар ил тод болгоё. За одоо тэр 20 ангитай холбоотой асуудлаар өчигдөр бас над хүмүүс танилцуулж илээ. Үнэхээр одоо энэ нуугаад их юм байхгүй шүү дээ. Хэн нэгэн төлөгчөж байгаа юм уу? Одоо өчигдөр асуухаар бичлэг нь бол одоо алгуулгдсан байна гэдэг ингээд. Нэг л ийм нэг
детектив маягийн юм болдсон шүү дээ заримдаа. Тэр нөгөө нотлогоо судалгаа нь олддгоо тэр чинь уг нь яасан бэ гэдгийг бичлэгийн л харуул гэсэн юм би. Тэгэл хэлэн бол иргэдэд харуулж л өрхөж юунд нуугаад байгаа юм бэ. Тэгэхээр энийг хийх ёстой хийж чадахгүй бол одоо би бас нэгнээс алхаж байна. Одоо алин болгонд хэрэгтэй хэрэггүй тэр хүмүүсийн өөрчлөлт шинжилэл явъя л та. Тэгэнгүүт чи юм өстой тэр ялуу хаагчийг халаад гэж эхэлдэг байхгүй. Одоо тэрнийг ойлголцчихмаар байна. Одоо ингээ мэдээлэл дараад байгаа хүн байвал баяртайгээд явуулчих. Танаас яг хил тод хэлэлт. Үнэхээр би ямар манаач юм уу гэвэл бүгдтэй ингээд шаардлага байхгүй шүү. А зарчим бол ойлгомжтой шүү дээ. Засгийн газрын хил тод л ярьж байгаа шүү дээ бид нар. Над нуугаад байгаа юм байхгүй. Улсын нууц гэдэг мэдээлэл рүү бол ороогүй. За, эрүүл мэндийн яамн дээр эрүүл мэндийн салбар дээр нэлээд ажилласан. Маш их юм хийхээр болсон. Энэ дээр бол ажлын хэсэг 3 ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Ирэх 7 хоногоос бид нар төрүүчийнхээ үр дүнгуудыг зарланаа. Түүнээс биш алтан үед нөхөр амаа ангаалгаж нэг баахан юм үзчихээ тэгээд алгуулчдаг юм бол байхгүй. Маш их олон ажил хийх ёстой. Дунд хугацааны богинохон хугацааны шууд сайд нарын тушаал заавар засгийн газрын тогтоолоор шийдэх асуудал бий. Дунд хугацаанд шийдэхэр асуудал, урт хугацаанд шийдэхэр асуудал. Бид нар ялгцсан энийг хийнэ. Билеттэй уулзсан. Билер гэдэг хүн Монголд ирсэн. Энэ чинь Англид 10 билүү 12 жил одоо ерөнхий сайд 10 жил тий 10 жил ерөнхий сайд хийсэн хүн уулзах гэхээр би одоо хаашаа зугатаа хавддаг. Тэгвэл уулзсан. Уулзаад юу ярьсан гэхээр Тони Блэрийн засгийн газрын үеийн одоо ерөнхий сайдын ажлын албаны бүтцийг өмнө судлуулсан манай зөвлөх үзээд Тони бид нар энийг ийм хийгээд байгаа. Энэ бусад газруудын засгийн газар яаж ажилддаг юм? Ерөнхий сайдын бүтц нь ямар байдгийг бид нар чинь хоцрогдчих үедээ шинийн байвал хуулаад ирээч аваад ирээч гэд ингэсэн чинь Тони Блэрийн тэр засгийн газрын бүтц дотор delivery unit гэдэг ийм шинэ юмыг манайхан гаргаж ирсэн. Энэ бидний гаргаж байгаа юм чинь эзэндээ хүрдэг, яг эзэндээ очдог ийм юмыг бид нар хийхгүй байгаа юм байна. Баахан юм хийдэг хүрдэг юм байна. Тэгэхээр энийг хийе гэсэн. Тэр харгацуу билэр манад ирэх болоод уулзъяд уулзлаа. Тэгэхээр танаа засгийн газраа явуулж байгаа үйл ажиллагаанд бид нар арга зүйн чиглэлийн дэмжлэг тулцсан үзүүлэхэд бэлэн байна л гэж хэлсэн. Одоо өөр та суужсэн үстэй ямар нууц юм яригдлээ. Тийм нэг хардаад байхаар юм байхгүй. ETV дахиад нэг асуулт нууцлаараа. Нууцын махтай холбоотой асуулт. Jazz Dagro гэх ганцхан компанид энэ жил нууцын махны бэлтгэлийн эрхийг өгсөн. Ингэснээр бол махны үн буурна гэж ард иргэд хүлээсэн боловч яг өнөөдрийн байдлаар хүнсний завхууд дээр бол 1 кг үхрийн мах 9500, бүр супермаркетуудад бол бүр 10-11 мянган төгрөгийн үнэтэй болчиход байна л да. Тэгээд өчигдөр сурвалжлага хийсэн чинь махны худалдаачид бол нууцын мах хэтэрхий үнэтэй байгаа учраас шинэ махны үн буурахгүй байна. Бас дээрээс нь чанарын асуудал яригдчихэв. Зарим газараа хүртээмж байхгүй, зарим газараа махан зарагддаг нэг иймэрхүү байдалтай байна гэсэн зүйлийг ярьж байна л да. Тэгэхээр одоо цаашаа үр дүн хизээ гарах болоо гэх хүмүүс хараад л байдгүй. Энэ тал дээр өрн цаашаа ямар арга хэмжээ авах вэ? Тайлбарлахгүй юу? За телевизээс нэмэд нэг асуулт асууя. Патпас тавьсан стандарт одоо хэдэн өвөнд биелэгдэж байгаа вэ? Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх бүлгийн тавьсан стандарт юуг нь ойлгосон? ПАД буюу олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх бүлгийн 2011 оны 6 сард тавьсан шаардлагын хэдэн үе наадаагаар биелэгдэж явж байгаа юм. Бодохгүй. Надад ямар ч ойлголт алга. Бараг асуултыг чинь би бараг ойлгохгүй. Тэгэхээр наа чих нарийн юм байх шиг. Саарл чагсаалтанд орсон одоо тэр стандартууд за мэдэхгүй одоо хүмүүсээр нь яг хариулт өгөөлээ. Түрүү бас асуусан нөгөө нэг их чухал юм асууж ялээ л дээ. Тэндээс асуусан шүү дээ. Урааныг тэгээд олборлох шийдвэр гарцсан юм уу гэж. Уран олборлох шийдвэр бол гараагүй. Одоо өнөөдөртөө ингээд ашиглалтын зөвшөөрөл авсан компани бол байхгүй. Өөрийн чи яриад байгаа тэр компани болохоор Францын компани байгаа. Тэр болохоор хайгуулын зөвшөөрөлт. Хайгуулын зөвшөөрөлтөй компаниудыг та нар мэднэ шүү дээ. Хайгуулаа хийгээд янз бүрийн дээж аваад тэрэндээ бол одоо шийдлээ хийдэг. Тэрний ярьж ах шиг байна. Энэ одоо ашигтай муу гэвэл шинжлэлийн засгийн газар ямар нэгэн юм зараад уран зараад ашиг болохын тулд юу ч тэгж бодохгүй байна. Эхний ээлжинд энэ маань өөрөө хүмүүстэй тэрэнд байгаа байгальдаа малдаа хор хөнөөлгүй байгаасаа гэдэг дээр л анхаарал тавьж ажиллаж байгаа. Тэрний үнэн худлыг л эхлээд тогтоох учиртай. Дараа нь бол
Чи шарн унтдаг гаргаж чи шарн унтгөө өгчөөд буцаагаад хог хаягдл авдаг гэдэг юм бол байдгүй. Тэр нөгөө ашигласан газар нь тэгтээ хоёр янз юм байл. Нэг хэсэг нь тийм гэрээ хийдэг. Чамд өг нөгөө буцаагаад авна гэж. А нэг хэсэг нь бол чамд өглөө чи тэндэ бушлаарай гэдэг. Тэгэхээр бид нар тэр шатах биднэрт одоохондоо хаа байсан хол байна гэж шít. Эхний ээлжинд энэ үнэхээр хүн мал юм уу байгальд хортой байна уу гэдгээ тогтоогоод авъя. Хортой юм бол бид ашиглаж яах гэсэн. Харин сүүлийн үеийн хамгийн сайн технологиор хоргүй юм аяг үл яри. За нөөцийн махан дээр бол би одоо их уртын ярьж байгаа жоохон онцгой болов. Ийм байгаа. 2004 онд би сангийн сайд болсон. Би яг уртаас эхэлж. 2004 он сангийн сайд болсон чи ямар юм байсан? 1.5 тэрбум төгрөгийг гаргаад баг хангаад өгөөд баг хангаа Улаанбаатар хотын махны нөөцийг хийнэ гэсэн. Тэгсэн чи дараа жил нь яасан гэхээр баг хангаа маха бэлдэж чадаагүй. Тэр үеийн захирал нь 2 жип авсан. Махч байхгүй, юу ч байхгүй ингээд дампуурсан. Тэгээ би сангийн сайдын хувьд 2005 оны төсөв дээр 1.5 биш шүү. 780 сая төгрөг тавиад махны компаниудыг цуглуулад та нар зойрондоо маха бэлтжүүл та нарыг банкнаас зээл авсан гэж үзээ зээлийн хүүгийн 50% урамшуулъя гэсэн ийм механизмыг эхлүүлсэн 5 онд. Энэ механизм саяны хүртэл явлаа. Тэгсэн энэ хооронд манайх чинь нэлээд удаа явахаараа амьдрах арга чарга их сайн олд юм байна. Энэ бол ерөнхийдөө завхарч эхэлсэн байл. Зарим маха бэлдээгүй нөхдүүд бэлдсэнгээ мөнгө авсан. Цөөхөн компанид өгдөг болсон. Өчнөө шүүмжил гарсан. Тэгэхээр бид нар энэ намар юу ярьж байгаад яасан гэхлээр зарим нь намайг уянаад алтан үеч махмаархт гэдэг компани нөхөр гинлээ. Энэ аль сонин гарна гараад мэдгүй дандаа тийм гардаг. Би дандаа нэм хэлж надад махмаархт гэдэг компанид нэг ширхэг хөвцөж байхгүй ямар ч эзэмшил байхгүй. Махмаархт гэдэг чинь тэр энэ таны хэлээд байгаа Just Agro-гийн компани байхгүй их том. А би 2000 онд улсын хурлд өрсөлдөд унчаад Мах экспорт гэдэг жижигхэн компаниг бол хүргэнтэй хамтарч байгуулсан. Тэр хоёрыг ингээ холиод эсвэл зориуд холиод ерөөсөө махын хэрэг наад алтан өгчл цогч байгаа шүү гэдэг нэг юм ярь. Тийм байхгүй. Тэгэхээр энэ жил харин ярьж байгаад яасан гэхээр энэ олон компанид ингэж өгөхөөр бас нөгөө нэг нөөцийн бодлого болохгүй байна. Тэр ганц чадaltaй компани шалгаруулад тэр компани тодорхой тооны том зойрууд түрээсэлж аваад тэг нэг гараар явъя. Хариуцлага хүлээхтэй ч амар юм. Ийм бодлогоор энэ намар манай хөдөөж ухаан яамных нь тендерээ зарлаад таны хэлээд байгаа Just Agro гэдэг компани шалгараад зээл аваад мах бэлдэж. Буцаагаар мөнгө төлнө шүү дээ. Ийм л юм болж байгаа. Би 2-3 хоног энэ дээр бас ажиллаж байна. Цул мах бол үнэ жаахан өндөр байна. Бусад махны үнэ бол бид нар дандаа статистикаас тавьдаг. Урд хооныхоо мөн үетэй харьцуулахад өсөлт бол харьцангуй бага байгаа. Тэр юмыг бид нар ингэ харж байгаа үндс эсвэл бодиттой баримтыг бол зөвл хэлмээр байна. Буруу юм байвал бид нар бурууг л хүлээгээд авчиж засах гэдэг байгаа. Тэгэхээр энэ дээр бол харьцангуй үнийн өсөлт бол энэ жилийн хувьд бол гайгүй байгаа. Нэг компанид бол бүх эрх мэдлийг өгсөн байгаа. Хариуцлагыг оноосон байгаа. Тийм учраас Just Agro гэдэг компанийнхантай би сэтгүүлчдийг уулзуулсан болно. Сэтгүүлч очоод нөөц